Just picture Nimka. Ага, бичдэг. Яг одоо 12 цаг 30 минутаас завсарлаж байна. За, нээлт бол хэвлэлд нээлттэй байсан. За, дундаас нь бол бас хаалтгаар шилжүүлсэн байгаа. Яг одоо та бүхэндээ бас тэгээ хуралдаан цагийн хуурийн дагуу 12 цаг 30 минутаас авсарлаад 13:30 дахь үргэлжлэнэ. 17 цаг 30 минут хүртэл хуралдана гэж сая хуралдаан дараалагч хэлсэн завсарлаж байна. Нэг цагийн хугацаатаа. Уг нь бол нээлттэй хуралдаан гэж танилцуулсан. Би яагаад одоо тий нээлттэй хуралдаан гэж танилцуулсан. Тэгээд сая одоо хаалттай болцсон юм аа бидээ сая гарч ирээд мэдлээ дотроос яригдсан. За тэгээ асуусан хоёр талаас хоёулаа их хурал талаас засгийн газар талаас аль талаас нь асуухад хуралдааныг бол үндсэндээ эхлэлийн нээлттэй явуулдаг. Цаашаа бол хаачдаг юм уламжлалт жишгтэй гэж хариулж байна. Харамсалтай. хуулиар зөрчиж өгөхгүй үстэй. Хуулинд нээлттэй явуулахыг. За одоо тэр бол хуралдаан даргалагчийн тийм үү? Хуралдаан даргалагчийн өөрийнх нь тийм үү дэгээ яаж сахиулах нь тэр хүний одоо өөрийнх нь бас үүрэг эрх нь байдаг баха. Би ч гэсэн бас Монгол Улсын ерөнхий сайдын итгэмж төлөөлөгчийн хувьд Монголын ард түмэн Монгол Улсын ерөнхий сайдын байр суурийг Монгол Улсын засгийн газрын байр суурийг тийм үү сонсоосоо гэж бодож нэлээд сайн одоо үгээ бэлдсэн байсан. Харамсалтай нь бас миний үг бас яваагүй юм шиг байна. Их хурлын гишүүд маань ч гэсэн бас үгээс нээлттэй сонсохыг хүсээд бас ярьлаа. Харамсалтай нь явсангүй. Гэхдээ бас нэг зүйлийг энд бас хэлэхэд харьцангуй одоо юу гэдэг тэгш бус байдалтай. Засгийн газар талаас нь 3-4 хүн суудсан, их хурл талаас нь 20 хүн суудсан. Тэгээ улсын их хурлын одоо гишүүд олуулаа суучаар цэц хуралдаан даргалагч болт юм уу? Олуулаа суусан талд нь илүү их одоо олон минут ярих, 3 дахин илүү яриулах, хүссэн хугацааг нь яриулах, хүссэн гаргасан хүсэлт болгоныг сонсох иймэрхүү байдлаар бас жоохон тийм асуудал гарч байна. Өөрөөр хэлэх юм бол бид нотлох баримтаа гаргаж өгөөл нотлох баримт байна уу нэмэлттэй байна л ингээд асуултын хүрээнд явж байхад их хурлын гишүүдээс нотлох баримтаас гадна нэдэнд ийм хүсэлт байна. Энийг шийдэж өгөх нэр хүсэлтийг шийдэхийн ийм гомдол байна. Энэ гомдлыг ярьж өгөх тэрийг шийдэж өгөхийн бид одоо 30 минут ярмаар 30 минут яриулахын засгийн газар талаас ярихт нь 10 минутын хугацаа хэвтерлээ одоо болно гэхийн иймэрхүү байдлаар одоо бас тэгш бус битээ хандаас гэж хүсэж байна. Өдөөс хойш хуралдаан дээр одоо хоёр талыг тэнцүү одоо бас яриулах, тэнцүү одоо өөрөөсөө байр суурийг хамгаалах энэ боломж олцоо бас олгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ талаар ч гэсэн хуралдаан дараад сэлсэн байгаа. Тийм бол үндсэн хуулийн зэс ёсны тал дээр анхаарах байх гэж бодож байна. За баярлалаа. Шаныг бол одоо сая гэрчээр орууллаа шүү дээ тийм ээ. Уул нь бол итгэжсэн Улсын хурлын болоод холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын хурлын итгэгдсэн төлөөлөгчөөр нэр бүхий гишүүдийг томилсон. Үүний дотор миний нэр байсан. Улсын хурлын одоо шийдвэр гаргах процессод оролцсон буюу шийдвэрээ ямар үндслээр одоо гаргасан бэ гэдэг хамгаалж ярих бүр эрхтэй хүн улсын хурлын гишүүд өөрсдөө байгаа. За дээрэс нь хэрэг маргааны хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцсон буюу за энэ одоо яг үндсүүлийн цэцгийн маргаантай холбоотой ажиллагаанд шийдвэр гаргахад оролцсон энэ хүнийг гişчээр дуудана гэж ойлголт ерөөсөө байхгүй. Тэгэд өнөөдөр Монгол Улсын үндсэн хууль хүч төрж бидний гаргасан бүх хүсэлтүүдийг ерөөсөө хурал даргалагчийн ганцаараа тайлбар хийгээд хүлээж авсангүй. Энэ чинь дор хаяж 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хилцэн шийдвэрээ гаргаад та нарын энэ хүсэлт үндсэлтэй үнэмшлэхгүй байна гэж тайлбарлах ёстой. Тэгээд дээрэс нь самдаг очир гишүүн бит хоёрыг одоо үндсэндээ ярих буюу улсын хурлын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлж улсын хурлын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх энэ болцоог олгосонгүй. За дээрэс нь улсын хурлын институцийн хувьд бүрэн эрх талж байгаа. Ямар гишүүнээр үндсэн хуулийн цэцгийн итгэвсэн төлөөлөгчөд томилох вэ гэдгийг нь халдаж
шууд одоо ямар үндслээр гэрчээр тогтоож байгааг нь мэдэгдэхгүйгээр гэрчээр тогтоосон гэдэг байдлаар явж байгаа. Надад гэрчлэх ямар ч зүйл байхгүй. Би Улсын хурлын гишүүн энэ 111 гишүүн хуралдаанд оролцсны ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн 71 гишүүний нэг нь би өөрөө байхгүй. Тэгэд ийм байдлаар хүч төрж одоо үндсэн хуулийг илтэд зөрчиж, процессын хуулиудаа илтэд зөрчиж ийм одоо үр дагавартай юмнууд явлаа. Тэгээд одоо туйлын харамсалтай байна. За дээрэс нь одоо өмнөдөө хэлэхэд тэр гэрчээр тогтоосон тогтоолуудыг бид нарт ерөөсөө үзүүлсэнгүй, маргаа үсгсэн тогтоолуудыг үзье гэдгсэн үзүүлсэнгүй, энэ дээр нь гомдол гаргая гэсэн үзүүлсэнгүй, гомдлуудыг ерөөсөө авч хилцсэнгүй. За дээрэс нь элтэд засгийн одоо хилцүүлгийг явж хагаад засгийн газрын итгэмжсэн төлөөлөгч өгөө хилэнгүүд шууд дамжуултыг унтрааж байна. Энэ одоо юунаас ингэж айд сандарч ийм зүйлүүдийг хийж ингэж хуйлдаа хийж байгаа юм бэ? Энэ үндсэндээ Монгол улсын үндсэн хуульд ёс парламентын ёсыг нураахад одоо дахиад нэгэд алхачудаа л гэдэг л ийм л одоо болгоомжлол эмзэглэл одоо зөвхөн хув гишүүний хувьд байна. Үндсэн хуулийн цэцэд гэдэг бол цагаан дээр хараар бичснийг л тайлбарлах одоо манах хэвээр тэрийг сахиулах хэвээр ийм хүмүүс ч үүдэг. Гэтэл одоо гишүүд маань ихнээсээ гарч ирээд үндсэн хуулийн цэцэд итгэхгүй байна гэдэг асуудлуудыг ярьдаг. Цэцрүүгээ хит ингэж дайрах чинь ер нь зөв юм. Гэхдээ би дайраагүй. Ерөөсөө процессын дагуу өсөлтүүдэд тавьсан. Тэгэхээр хардаа ерөөсөө тийм байхгүй. Сая бямц цогцоод маш худлаа хэллээ. Би дгийг сахиундагаа хуралдаан дагалгачийн дагуу явж байгаа. Засгийн газар ихсгсэн шаардлага гаргасан учраас энэ болгон дээр парламентыг төлөөлж байгаа болон энд одоо нэр дуудагдсан гишүүд тайлбар өгөх үүрэгтэй шаардлагатай гэдгээр л цэц яриулж байна. Нэгдүгээрт энэ. За хоёрдугаарт бид цэц шүү дээ. Улсын хурлын бүрийн ирэхэд халдж байгаа асуудал нь юу гэхээр улсын хурлын тогтоолыг дунд судлаараа хилцээд улсын хурл энэ дээр шийдвэрээ эргэж авч үзээ зөвтгөх. Зөвтгөөгүй бол зөвшөөрөхгүй байна гэдэг албан ёсны шийдвэрээ гаргаад энийг нь их судлаараа жишээ нь одоо цэц хилцнэ гэд үндсэн хуулийн 62-ын 66 дугаар зүйлийн 2 3 дахь хэсгээр байж байгаамаа. Энийг илтэд зөрчөөд маргааныг шууд их судлаар явлаа. Их судлыг үүсгэсэн тогтоолооч үзүүлэхгүй байна. За хоёрдугаарт яг энэ тогтоол нь өнөөдрийн байдлаар ерөнхий хоригтой буюу төр дүгдэлцэн хүчин төгөлдөр болоог байгаа. Цэц бол хүчин төгөлдөр тогтоол дээр л хяналт маргаан ажиллагаа явуулдаг. Маргаан өөрийн санаачлагаар гэдэг нь иргэдийн бодлоор өгдөө. Энэ албан тушаалтны бол үгүй гаргаагүй. Албан тушаалтан гаргаж байгаа шүү дээ гişүнэ. Одоо албан тушаалтан гаргасан учраас шууд гаргасан. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ 3 гишүүнээр хилцэж маргаа үүсэхгүй юу гэдэг процессыг л алгасж байгаа хэлбэр. Бусад асуудлыг ерөөсөө ингэж дигийн хуулийн дагуу явах хэрэгтэй маа. Тэгээд хамгийн гол нь асуудлуудыг цэцээр хилцүүлэхгүй гэдэг юм шиг. Дэг журмын дагуу хуулийн дагуу явуулаач. Энэ үндсэн хууль заасан үг үсгээ ингэж зөрчиж болж байгаа мó л гэдэг зүйлийг явж байгаа. Мэдээж энд эцэстлийн шийдвэрлэгнэ. Тэгэхээр гэрчгээд 2 статустай орсон учраас нэг рүү шийдвэрлэе гэж ойлгосон. Гэхдээ би гэрчээр оролцох ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Яагаад тэгэхээр би шийдвэр гаргасан эрчэнд орсон 111 гишүүний нэг санал хураалтанд оролцсон ерөнхий сайдыг огцруулах санал дээр дарсан 71 гишүүний нэг л байхгүй. Энэ шийдвэр гаргасан үйл ажиллагаанд буюу одоо та нар хардаа тухайн хэрэг маргаанд оролцсон шүүгчийг эсвэл мөрдөгчийг ч юм уу гэрчээр оролцдог болдгоо шүү дээ. Энэ өөрөө эргээ би ажиллаа хийгээд бүрийн эрхийнхээ өрөө шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцсон үнийг гэрчээр дуудана гэд миний ярих эрхийг буюу энэ гаргасан шийдвэрийнхээ үндэслэл тайлбарыг гаргах эрхийг сандаг өчир гишүүн бит хоёрын хувьд одоо үндсэндээ хүчээр ингэж хязгаарлаж одоо яриулахгүй байхаар шийдвэр гаргасан байна. Товчтой хэлэхэд. За ер нь бол улсын хурл төрийн байгуулалтын байнгын ороо сайн зориг гишүүн бол огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүн санаачилсан. Тэгээ 2 гишүүн улсын хурлын гишүүн. Улсын хурлын даргын одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч. Гэтэл одоо энэ одоо эрхээ эдэлж чадахгүй субъектив байдлаар хандаж ингэж одоо 2 гишүүнийг гэрчээр одоо оролцуулна гэдэг чуулганы одоо цэцгийн хуралдаан дээр үг хэлэх болцоо боломжийг хангахгүй байгаа нь туйлын харамсалтай байна. Өглөөнөөс эхэлсэн цэцгийн хуралдаан ер нь бол хит нэг талыг барьсан ийм байдлаар асуудалд хандж байна. Их хурлын даргын талаас бид бүхний талаас эцэгмэслэгийн төлөөлөгчийн талаас зүгээс хэд хэдэн асуудлууд дээр санал гомдол гаргасан. Тухайлбал өнөөдөр шууд цэцгийн их судлын хуралдаан өөрөө болно гэсэн энэ цэцэд маргаан хяналт шийдвэрлэх хуулиараа 3 тохиолдолд шууд их судлын хуралдааныг хуралдуулах ийм цагаан дээр хараар бичсэн юм хуулийн заалт байгаа. Гэтэл энийг мушгин тайлбарлаж өнөөдөр Монгол улсад онц байдал гэдэг юм уу, дайны байдал гэдэг юм уу, цэрэг зэвсгийн одоо ийм асуудал иймхэн 3 тохиолдолд цэцгийн одоо их судлын хуралдаанаар шууд хилцэн гэсэн ийм одоо хуулийн зохицуулт байхад өнөөдөр энэ 3
одоо нөхцөлийн аль нэг шаардлага хангагдаагүй байхад өнөөдөр одоо шууд их судлалын хуралдаанаар хуралдуулж байгаа нь буруу байна. Цэцгийн тухай хуулиа зөрчиж байна. Дунд судлалын хуралдааныг одоо энэ процессыг алгасж байна гэж энэ асуудлыг тавихад бол энэ асуудлыг одоо өөрсдийн байдлаар тайлбарлаж хуралдааныг шууд эхлүүлж байна. Болгон туяа даргын одоо зүгээс бол бас өөрөө хуульч хүн биш ээ. Би өмгөөл авах хэрэгтэй. Өмгөөллийн тухай хуулийн олон зүйл залцуур зөрчигдөж байна. Тийм учраас энэ одоо хууль одоо маргаан хууль одоо хуралдаан дээр өмгөөл авах эрхийг маань хангаж өгөөч гэж яхад энэ болцоо боломжийг хангасангүй. Гэх мэтчлэн тавьсан асуудлуудыг их хурлын зүгээс тавьсан одоо санал гомдлуудыг өнөөдөр хуралдаан даргалагч одоо шууд одоо асуудлуудад өөрийн үзмжээр асуудалд хандаж ингэж одоо хуралдааныг өнөөдөр хүртэл явуулж байгаа нь ер нь бол цаашдаа ингээд өдөөс хойш хуралдааныг харахад өнөөдөр бол бараг цэцгийн их судлалын хуралдааны шийдвэр бол тодорхой болцсон юм байна гэж дүгнэхээр байна. Нэг тийшээ гарах нь тодорхой болцсон юм байна гэж ингэж дүгнэхээр байна. Асуудалд хандж байгаа байдал, асуудалд хариулж байгаа байдал, сувгтийн байдлаар асуудалд хандж байгаа бүрэлдэхүүнтэй шийдэх асуудлыг өөрөө ганцаарсалж шийдвэр гаргаж байгаа байдлуудаас харахад бол үндсэндээ энэ одоо цэцгийн шийдвэр бол тодорхой гарах одоо шийдвэр гарах нь тодорхой болцсон юм байна гэж би хувьдаа бол хардах эрхийгээ өрөөнд одоо үзэж байна гэж бас хэлье. Гэхдээ их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчд илүү ярьлаа шүү дээ. Байр суурь хэлтэй гомд харагдав. Итгэмжлэгдсэн 10 хэдэн төлөөлөгч байгаа учраас бид бүхэн тэр үеэл 71 гишүүн Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан учраас 71 гишүүнийг төлөөлж 15-6 гишүүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдөр хуралдаанд оролцож байгаа. Энэ одоо хуулиараа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа хүмүүс бол үгээ хэлэх, тайлбараа хэлэх, асуултанд хариулах бүрэн эрхтэй. Гэтэл сайн зураг гишүүн бит хоёрыг энэ болцоо боломжийг хангахгүйгээр улсын хурлын даргаас ирсэн албан тоотод итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилуулна гэд байхад өнөөдөр гэрчээр дуудаж оролцуулна гэдэг нь хэний үзмжээр ямар субъектив байдлаар асуудал хандж байгаа нь үг хэлэх, хурал дээр үг хэлэх болцоо боломжийг олохгүй байгаа нь өөрөө бас энэ хардах сэрдэлтийг төрүүлж байгаа маа гэж хэлээ. Хоёр статустай анхнаасаа орж ирсэн юм бэ. Нэгдүгээр хоёрдугаар орж ирэх асуудал биш. Булган туяа даргын зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэг л албан тоот явуулсан. Энэ 16-7 хүн бол бүгдээрээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллана гэж ингэж одоо албан тоот өгсөн. Гэрчээр ажиллаудаа гэж хинч энэ шийдвэрийг өгөөгүй. Одоо явуулсан гэж сая үгүй. Санал төгөлтийг бол үндсэн зөрчсөн байж болцсохгүй гэдэг асуудлыг юу ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр байнгын орооны санал төгөлтийг үгүй. Та бол буруу мушигж байна. Манай байнгын орооны хуралдаан бол ямар ч процедурын алдаагүй хуралдаанаа хийгээд хууль заасан улсын хурлын тухай үндсэн хууль заасан дэгийн тухай хуулийн дагуу бүх процедурууд явагдаад ингээд одоо санал хураалтаа хураагаад нэгдсэн чуулганд санал дүгнэлтээр танилцуулаад энэ хүртэл хугацаанд 10-наас 16-ны хооронд явагдсан төрийн байгуулалтын байнгын орооны 3 удаагийн хуралдаан бол ямар ч процедурын алдаагүй явагдаж дуусаж одоо хуульд заасан одоо ажиллагаагаа хийж дууссан. Ингэснээр санал дүгнэлтээ байнгын орооны даргын зүгээс танилцуулснаар төрийн байгуулалтын байнгын орооны ажил дууссан гэсэн. Цааших асуудал нь бол нэгдсэн чуулганы асуудал. Өнөөдрийн энэ цэцлэр үүссэн маргаан бол төрийн байгуулалтын байнгын орооны одоо санал хураалттай холбоотой асуудал огтхон ч биш. Нэгдсэн чуулган дээр энэ зарчмын зүртэй саналыг байнгын орооны санал дүгнэлтийг үндэслээгүй гэсэн асуудал л яригдж байгаа шүү дээ. Тэрээс байнгын орооны саналаар санал хураагаад шийдвэр гаргасан санал хураалттай гэдэг өнөөдрийн маргаанд ямар ч хамаагүй. Үндэсний хайргүй байдлын зөвлөлийн 2-2 гишүүн байхгүй байгаа та бүхэн яагаад онц байдал гэж үзэхгүй байгаа вэ? Онц байдал гэдэг бол хэцүү хэцүүтэй дээ шүү дээ. Тэр бүгдийг чинь цаана. Төсвийн асуудал цаг хугацаанд одоо шаардж байгаа нь үнэ. Гэхдээ улсын хурал дээр өнөөдөр ч гэсэн төрийн байгуулалтын бүх байнгын ороо одоо манай төрийн байгуулалтын байнгын ороо нэг цагаас хуралдаж өчигдөр төсвийн байнгын ороонд хуралдаж хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороо хуралдаж төсвийн асуудлуудыг хилцдгээрээ хилцээд байнгын ороодод өнөөдөр зарчмын зүйтэй сандаа гаргаад улсын хурлын үйл ажиллагаа хий явуулж байгаа. Үндэсний хайргүй байдлын зөвлөлийн 2 гишүүн байхгүй байгаа. Хуралдаан хаалттай өгж нь яг хууль дээр хуралдааныг нээлттэй явуулна гэж заасан байгаа. Цагаан дээр хараар бичсэн байгаа. Гэтэл өнөөдөр бол одоо цэцвэл хуралдааныг сэтгүүлчдэд энэ одоо болцоо боломжийг олон нийтэд их хурлын чуулган хүртэл одоо 20-30 цаг нээлттэйгээр яваад иргэдэд мэдээллийг мэд хэрхийг хангаж итэл цэцгийн хуралдаан одоо яагаад хуулийн заасан хүрээнд нээлттэй явахгүй байгаа нь өөрөө бас одоо бас л энэ хуралдааныг субъектив байдлаар тайлбарлаж хуулийн дээр одоо заасан зүйл заалтыг одоо бас өөрөөр тайлбарлаж өнөөдөр та бүхнийг болцоогоор хангахгүй байгаа нь бас л нэг
одоо харыг төрүүлж байна. Одоо маргалдагч хоёр тал аль нь гарч ирээд энэ цэцгийн шийдвэр бол одоо ямар нэгэн байдлаар нөлөө оршижээ гэдэг ийм асуудал ярьж. Тэгэхээр ямар ч шийдвэр гарсан бас л одоо цаашаа сонжрох, үргэлжлэх ийм руугаа явуулчихлаа гэж харагдаж байна. Нэг тал нүгээс гомдол бас. Тэгээ өнөөдөр хамгийн гол асуудал цэц бол хянан шийдэгдсэн эцсийн шийдвэр нь болж хүчин төгөлдөр болж баталгаажсан ийм хуулийн дээр маргаан үсэх хуультай. Гэтэл өнөөдөр улсын хурлын ерөнхий сайдыг огцруулсан тогтоол албан ёсоор эцсийн байдлаар ёсчлон хилцэгдэж батлагдаагүй байгаа гэж ойлгоорой. Энэ нь өөрөө өчигдөрхөн уржигдөрхөн ерөнхийлөгчийн тавьсан хориг хууль батлагдлаа. Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа байдаг. Хоригийн хугацааг улсын хурл хилцэх хэсэг асуудлын хугацаатай. Ингээд төрийн мэдээлэл гарснаар тухайн улсын хурлаар хэлсэн хууль тогтоомж албан ёсоор баталгаажлаа гэсэн үг. Гэтэл өнөөдөр албан ёсоор баталгаажааг байгаа асуудал дээр өнөөдөр цэц асуудал үүсгэж маргаан үүсгэж ингэж байгаа нь өөрөө хуулийн том зөрчил шүү гэж бид үзэж байгаа. Маргаан үүсгэж болдог. Яагаад ингэж гоёш тайлбарлаад байгаа юм бэ? Тэм баггүй. Цэц өөрийн санаач За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За цэцгийн хуралдаан маань за үндсэн хуулийн цэцгийн их судлалын хуралдаан за цэцгийн үндсэн хуулийн цэцгийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нээлттэй уг нь явах ёстой байсан. Нээлттэй гэдэг нь одоо үндэсний аюулгүй байдал за хувь хүний одоо хүсэлтээр тэ хувь хүний нууцтай холбоотой бусад асуудлаар уг нь нээлттэй тэнд нь олон нийтэд шууд дамжуулах, дүрс бичлэг хийх ингээд нэвт одоо бичлэг хийх энэ бүх боломжуудыг уг нээж өгөхөр хуульчилсан байсан ч гэсэн харамсалтай нь хаалттай явж байна. Тэгээд бид одоо оролцож байгаа гишүүдээс та бүхэнд гарч ирж бас ингээд мэдээлэл өгж байна. За энэ одоо хоёр асуудлыг хэлцэж байгаа. Нэгдүгээрт ер нь яг ингээд томьёолоод аваад үзвэл нэгдүгээрт улсын хурлын ерөнхий сайдыг огцруулсан тогтоол үндсэн хууль зөрчсөн үгүй юу гэдэг асуудал. За дээрэс нэмээд энэ тогтоолоор одоо санал хураалгасан тухайн үед одоо хуралд гаргалж ирсэн улсын хурлын дэд дарга миний би үндсэн хууль зөрчсөн үгүй юу гэдэг энэ хоёр асуудлыг хэлцлээ. Та бүхэн сая анзаарсан бол за үндсэн хуулийн цэцээс мөнх сайхан гишүүн танилцуулга хийгээ за Бямцаг сайдын яриа явж байгаа тэгээд шууд амжилт тасаллаа. За бидний талаас ярьсан яриа олон нийтэд бол ингээ хүрсэнгүй. Энэ бол бас харамсалтай. Хэрвээ хөрвөл аль альнийг хүрэх ёстой. Уг нь бол энэ шууд дамжуулж явах ёстой. Тэртээ дөрвөө улсын хурлын чуулганы тухай одоо улсын хурлын чуулганы тэр өдрийн хуралдаа бол нээлттэй бараг 30 гаруй цаг явсан учраас тэндээс ярилцсан одоо асуудал санал хураасан асуудлаас ерөөсөө бид өнөөдөр нуухаах хэвлэл мэдээлэл олон нийтээс нуухаах зүйл ерөөсөө байхгүй. За хоёрдугаарт миний би өөрөө үндсэн хууль зөрчсөн үү үгүй юу гэдэг асуудал дээр өмгөөлөгч авах хүсэлттэй байна гэж хүсэлтэд тавьсан. За энэ үндсэн хуулийн цэцгийн асуудал дээр тэр тусмаа улсын хурлын дээгтэй холбоотой энэ нарийн зохицуулт дээр өмгөөлөгч нар бол нягхуур намбаа ажиллах хүсэлтэй байдаг. Харамсалтай нь энэ удааны цэцгийн хуралдааныг 3 хоногийн дотор буюу дайн байлдаан онцгой байдалтай зүйрлэж өнөөдрийн хуралдааны 3 хоногийн дотор зохион байгуулсан. Бид нар сая 1-2 дахь өдөрт хамгийн газрынхаа ажилчдыг бүтээн ажиллуулж ээж энэ хуралдааны тэмдэглэл, тайлбар, мэдээллүүд өмнөх одоо үндсэн хуулийн улсын ерөнхий сайдыг огцруулж ирсэнтэй холбоотой мэдээллүүд, дүрс бичлэг хамаг юмнуудыг гаргаж өгөхөд өчигдөр өнөөдөр одоо 2 өдөр зарцууллаа. Өмгөөлөгч авах надад цаг хугацаа байсангүй. Өмгөөлөгч авлаа гэхэд хэр баргийн өмгөөлөгч энэ бүхэнтэй танилцж өнөөдрийн хуульд оролцож бэлтгэл ажлаа хангах ямар ч боломж байхгүй гэж бас хэлсэн. Тэгээ энэ үүднээс өнөөдрийн хуралдаанд үндсэн одоо энэ бол үндсэн хуулийн их судлалын хуралдаан гэдэг бол шүүхээр бол иргэний шүүх энтертэй харьцуулах юм бол дээд шүүхтэй адилхан. Дээд шүүхийн хуралдаанд одоо хувь хүн бие энд бол би нэг бодлын хувь хүнээр орцож байна гэсэн. Тэгэхээр хувь хүн бие өөрөө үндсэн хууль зөрчсөн үгүй юу гэдэг асуудлаараа ямар ч өмгөөлөгчгүй оролцож байгаа нь бас ер нь урд тажид хизээж болж байгаагүй явдал байх. За дээрэс нь нэмээд өнөөдөр манай одоо улсын хурлын гишүүдийн зүгээс зарим гишүүд нь бид нэр итгэмжсэн
нэрийг нь өгсөний дараагаар үгүй та энд гэрчээр оролцох ёстой гэдэг ингээд гэрчээр оролцох гэдэг ийм мэдээлэл хөрвүүлсэн байсан. Өчигдөр. За тэгээ энэ мэдээлэл дээр он сар энтрийн алдаатай өнөөдрийнхоор одоо дугаарлаад өчигдөр өгсөн мөртлөө өнөөдрийн он сартаа ийм бичгийг явуулсан байсан. Хэрвээ өнөөдөр энэ шийдвэр буруутай гэж байгаа юм бол үүнийг конопцсон 71 хүний тогтоол тэгвэл бүгдээрээ барыг энэ дээр гэрчээд дуудах ёстой. За хэрвээ энэ нэг хуралдааныг даргалсан гэж би одоо буруудаж байгаа юм бол энэ хуралдааныг бид нар хизээж хуралдаан даргалагч өөрөө дуран мэдэн энэ томьёолыг бид нар бичиж хагаад хийдгүү. За өнөөдөр би бас танилцууллаа. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулсны дараа би бас та бүгдэд уншиж танилцуулъя гэж бодож байна. Үндсэн хуулийн 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол ялангуяа ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой гол хийсэн зохицуулт нь нэгдүгээрт ерөнхий сайдыг тийм амархан огцруулдаггүй байя. Та бүхэн санаж байгаа бол 1.3 одоо жилийн настай засгийн газрууд яваад байсан. Тэгэхээр 76 гишүүнээс тухай 76 гишүүнээс 39 нь эрцээ бүрдүүлээл 20 гишүүн конопдох юм бол ерөнхий сайд огцорчод байсан. Тэгэхээр энэ босхийг өндөрсгөөд нэгдүгээрт нийт гишүүдийн олонх буюу 76-аас 39 гишүүн заавал конопдож ерөнхий сайд огцорно шүү гэсэн. Хоёрдугаарт нөгөө ерөнхий сайдаа огцруулах бичгээ өгчөөд энэ нь хилэлцэхгүй байдаг юм удаад байдаг байсан. За үүнийг цаг хугацааны хувьд 3 хоногийн дараа эхлүүлнэ 10 хоногийн дотор хилцэн шийдвэрлэж дуусна гэж энэнийг хуулийн зохицуулсан. За ингээд уг асуудлаар саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулна гэдэг. Улсын хурлын тухай үндсэн хууль бол чимдгоо тэгж бичсэн байдаг. Энэ бол бүх зохицуултыг хийсэн хууль бол биш ээ. Энэ бол үндсэн зөвлөл зарчмуудыг тусгасан хууль. Энэ үндсэн хуулийн үг үсэг болгон дараа нь дэлгэрч бусад хуулиуд болдог. Монгол Улсын хууль тогтоомжийн хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа бусад хуулиуд болдог. Бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэдэг хууль ихэд эрүүл мэндийн тухай хууль, байгаль орчны тухай хууль, иргэний хууль гэдэг олон хуулиудаар одоо энэ одоо дэлгэрчээдэг. Тэгэхээр яг түүнтэй адилхан. Тэгэхээр үндсэн хуулийн энэ одоо 19 оны өөрчлөлтийн дараагаар 20 онд манай Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн дээр 99-ийн 3 дээр нэгдсэн хуралдаан байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна гэсэн нь өнөөдрийн чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 101-ийн 4, 101-ийн 3 нэгдсэн хуралдаан байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна. Үг өсөхгүй адилхан байгаа. Үг өсөхгүй адилхан. За 99-ийн 4 дээр Улсын хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсан тооцно. 101-ийн 4 дээр одоогийн хуулийн дээр Улсын хурлын нийт гишүүний олонх ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно гэж үг өсөхгүй адилхан байна. За тэр үед Улсын хурлын дарга Зандан шатар дарга тухайн үед ерөнхий сайд одоогийн ерөнхийлөгч хөрөлцөх дарга огцороход одоо өөрийн өргөдлөө өгж исэн. За тэгэхэд одоо манай хэвлэл мэдээлэл олон нийтээсгүй тэр үед өөрөө өргөдлөө өгсөн шүү дээ. Тэгэхээр ялгаатай шүү дээ гэж яриад байна. Тэр үед өөрөө өргөдлөө өгсөн ч гэсэндээ эсвэл итгэл үзүүлэх ёстой байдаг. За өөрөө өргөдлөө өгсөн энэ өргөдлийг нь тухайн үед одоо ерөнхий сайдаас орж ирж байгаа би сая Бямцаг сайдад уншиж танилцуул өөрт нь сануулсан. Бямцаг сайдаа энэ бас 2021 онд болсон явдал 1 сард болсон явдал та санахгүй гэж магадгүй. Гэтэ та тухайн үед ингэж хэлж ижээ. Анх удаа ийм өөрийн хүсэлтээр огцрох саналыг ерөнхий сайд гаргаж байгаа учраас хилцэгтийг байхгүй байна гэж хагаад тухайн үед төрийн байгуулалтын байнгын орооных нь тэр үед ил хамгаалсан одоо гишүүн төрийн байгуулалтын байнгын орооны дарга байсан. За ингээд дараа нь эдгээр юу гэж шийдсэн бэ гэхээр за өөрөө өргөдлөө өгсөн ч гэсэндээ улсын хурлын гишүүдийн 4-1-ээс илүү нь огцруулах хүсэлт өгсөн бол гэдэгтэй адилхан огцруулах дэгээр явъя гэж тухайн үед шийдсэн. Тэгээ 99-ийн 2, 99-ийн 4-оор шийдъя гэд. За ингээд тэр үед Зандан шатар дарга тогтох сүрэн дарга төрийн байгуулалтын байнгын орооны саналыг уншиж танилцуулахдаа одоо ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр огцруулах тухай асуудлыг тус хуулиар зохицуулаагүй тул уг асуудлыг хилцэх дэгийг Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 1 дэх хэсгийг үндслэн 99 дугаар зүйлийн 99-ийн 2, 99-ийн 4 дэх хэсгийг баримтлан хилцэх талаар гормын санал гаргасныг байнгын орооны уралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцэн 99-ийн 2, 99-ийн 4-ийг та бүхэнд уншиж танилцууллаа. Үүний дараагаар Улсын хурлын дарга Зандан шатар дарга санал хураалтыг явуулахдаа би тэр үед сар дахал ковид үед байсан учраас би Сүхбаатар танхимд би тэгэд багаараа зарим танхимд 6-7 хүн, зарим танхимд 10 хүн сууж байгаа хуралддаг байсан. Тэгэхэд хуралдаан даргалагч одоо Зандан шатар дарга ингэж санал хураалгасан байна. Байнгын хорооны саналаар ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж гэсэн гормын саналаар санал хураалт явуулъя. Байнгын хорооны саналаар гэсэн багаз. Байнгын хорооны санал гэдэг бол нэн чухал. Одоо өнөөдөр бидний гол маргаан юу гэдэг вэ нөхөр байнгын хорооны саналаар гэж хураалах хэрэггүй байсан гэдэг. За тэгтэл өөрөө ингээд санал хураалгаад хамгийн сүүлд нь уншихдаа
Санал хураалтад 63 гишүүн оролцож 60 гишүүн дэмжиж 95.2% саналаар байнгын хорооны санал дэмжигдлээ гэсэн байна. Байнгын хорооны санал дэмжигдлээ. Хуралдаан даргалагч хүмүүс хэдийгээр байнгын хорооны санал нь ирсэн бичгтэйгээ адилхан байсан ч гэсэндээ одоо тамийн газраас бичиж өгсөн хууль тогтоомжийн хүрээнд үнийг л явуулах хэрэгтэй байсан. Би хэрвээ энээс өөрөөр явуулаад за нөгөө өөрийнх нь саяны нөгөө дүн нь өөрийнх нь хүсснээр гараагүй учраас яриад байгаа. Үгүй ерөнхий сайдыг огцруулъя гэдэг саналын томьёолоор санал хураалт явуулъя гэдэг. Би тэрүүгээр нь санал хураалт явуулаад огцорсон байсан бол би жинхэнэ энд дахиад ирэх байсан. Би тэр үед надад тайлбарыг ховор байх байсан баг. Яг гэвэл өөрөө чи 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хар. Тэрний дараа явсан одоо үндсэн хууль улсын хурлын чуулганы уралдааны дэдийн тухай хуулийн зүйл залтыг хар. Тэр үед хуралдаан даргалагч ингэж явуулж байсан байхад чи яагаад дураараа ахаад ерөнхий сайдыг огцруулъя гэдэг саналын томьёолоор явуулваа гэж жинхэнэ намайг цэцэд өгсөн баг. За эрдэстэй холбоотой маргаан бас яриад байгаа. Тэгээ үнийг хэлэхэд энэ бол бас улсын хурлаас үндсэн хуулиар дагуу бас цаг хугацаатай хэлцэхсэн асуудал. Би үнийг хэлэхэд хуралдаан даргалагч хүний хувьд эрдэс нь бүрдэхгүй байх уу гэж санаа зовчихсон. Тэр үед хэрвээ эрдэс нь бүрдэхгүй 10 хоног нь дууссан бол би бас ахаад үндсэн хуулийн цэцэд дуудагдах байсан баг. Хуралдааны эрдэсээ бүрдүүлээгүй үндсэн хуульд заасан хугацаанд өргөн барьсан асуудлыг хилцүүлээгүй гэж би ахаад энд дуудагдах байсан баг. Тэгэхээр би гайхаад байгаа нь энэ ер нь бол ямар ч байсан одоо өөрөө л огцорсон гэдэгт л уур нь хурж үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа юм байна. За дээрэс нэмээд улсын хурл шийдвэрээ гаргаагүй байхад энэ бас анх удаа бараг болж ах шиг байна. Энэний өмнө бас ингээ шийдвэр нь албачаагүй гараагүй байхад үндсэн хуулийн цэцээс бас одоо 2015 онд байхад тухайд манай Тэмүүжин гишүүн энийг маш сайн мэдж байгаа. Одоо үндсэн хуулийн цэцэд энэ төр хандаад маргаан үүсгээд үүнээсээ болоод үндсэн хуулийн цэцэн гишүүн амар санаа үндсэн хуулийн цэцээсээ татагдчихсэн. Тэгэхээр шийдвэр дээр гарсны дараа үндсэн хуулийн цэц энэ шийдвэр нь зөв үү буруу юу гэж шийдэг болохоос пирддэг болохоос биш. Үндсэн хуулийн цэц өнөөдөр одоо тэгэхээр ерөнхий сайдын өөрийнх нь гаргасан гомдол нь хүртэл буруутай гэсэн. Одоо гаргаагүй байгаа шийдвэр дээр үндсэн хууль зөрчих гээд байна гэж гомдол гаргацсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл таныг хийгээгүй байгаа үйлдэл чинь төлөө энэ хүн хулгай хийх гээд байх шиг байна. Энэ хүн залин хийх гээд байх шиг байна. Хүн алах гээд байх шиг байна гэж шүүхэд өгөөд гомдол гаргуулна гэдэг юу гэсэн үг вэ? Энэ Монголын өнөөдөр одоо шүүх засаглалын түүхэд хуулийн процесс донд байж болдго юм уу? Нэгдүгürt. Дээрээс нь хамгийн бас нөгөө талдаа их гайхалтай зүйл нь үүнийгээ бариад улсын хурлын гишүүдэд энэ үндсэн хууль зөрчих гэдэг нь чуулган битгий оролцсон. За энэнд бол ерөөсөө одоо улсын хурлын 71 гишүүн огцруулъя гэж конопцсон байна. Миний бодлоор аль нэг томьёолоор нь өөрчилж коноплоо гэдэг 71 гишүүн томьёолыг нь ойлгохгүй конопцсон гэж би бодохгүй байна. Огцруулъя гэж хэрвээ энэ өнөөдөр одоо улсын хурлын гишүүд маань төрийн одоо салбарын төлөөлөл болж орж ирсэн эрдэм бэлтгэгтэй хүмүүс өндөө байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд өнөөдөр санал томьёолыг нь өөрчилжүүл би үлдэх байсан гэж энэ хүн бодоод тах шиг байна. Тийм зүйл байхгүй. 71 гишүүний саналыг хүндлээч. Улсын хурлын үндсэн хуулиар олгогдсон 18 бүрэн эрхийн нэг бол ерөнхий сайдаа томилдог, засгийн газартаа хариуцлага тооцдог, засгийн газрынхаа жилийн ажлын төлөвлөгөөг нь баталдаг, дараа жилийн ажлын төсвийг баталдаг. Энэ бол өнөөдөр яг л компанийн хувьд төлөөлөл өдөртөх зөвлөл гүйцэтгэх захирлаа томилж байгаатай яг адилхан. Одоо бол ямар нөхцөл байдал үүсээд байна вэ гэхээр ийм болж байна. Хэвлийнхэн. Төлөөлөл өдөртөх зөвлөл нь гүйцэтгэх захирлаа цалингаа сайн тавьж чадахгүй байна. Бензин шатхуунч хомсдоод манай бизнесийн үйл ажиллагаа хомсдлоо. Одоо манай ажилчид ирээд бараг гадаа чагсаад байна гэдэг ингээ гүйцэтгэх засаглалтаа хариуцлага тооцох гэсэн биш. Гүйцэтгэх засаглал зарим газрын дарга нартайгаа хариуцлага тооцох гэсэн биш. Өнөөдөр гүйцэтгэх засаглал маань одоо захирал маань шүүхэд хандаад компани бүрэн хэмжээнд бараг дампууруулах хэмжээнд хүрч байна. Бүх үйл ажиллагааг нь зогсоож байна. Төлөөлөл өдөрт зөвлөлийнхнийгаа өнөөдөр шүүхэд өгч байна. Тэгээ ийм нөхцөл байдал нөгөө талдаа яг үүсэж байна гэсэн үг ээ. Энэ бол өнөөдөр нөгөө хяналт шалгалтын одоо хяналтын одоо тэнцэл бол тэр чигээрээ алдагдаж улсын хурал бол өнөөдөр ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллагын дээр засгийн газар нь гарсан байгаагийн өнөөдөр нэг илэрхийлэл юм аа. Төлөөлөл өдөртөх зөвлөлд хувь тусаар ажилтнууд шүүхэд хандсан шүү дээ гişүнэ. Тэгээд та энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн байхад яагаад онц байдсан? Онц байдлын тухай хуулиа унш. Онц байдлыг ямар тохиолдолд зарладаг вэ гэдэг сая цар тахал ковидын үед өнөөдөр бид нар онц байдал зарсныг харсан шүү дээ. Бүр тэр хөвтөл зэрэгэлтэйгээр зарладаг. За дээрээс нэмээд онц байдлыг тухайн үед би онц байдлыг одоо зарлаж явах хуралдаанд өөрөө улсын хурлын гишүүнээр оролцож ирсэн. Одоо тэрнийг сайн санаж байна. Чуулганы хуралдааны үед бол улсын хурал зарлах хэрэгтэй байдаг.
чуулганы хуралдаан байхгүй үед бол үндсэн аюул байдлын зөвлөлөөс ингээ оролцоод за ингээд энэнийг ерөнхийлөгч зарладаг. Тэгэхээр одоо энэ миний бодлоор одоо дайн байлдаан болдоогүй бах. Зэр зэвсэг тулаан болоогүй бах. Онц байдал ерөнхийлөгч зарлаагүй бах. Улсын хурал хуралдаж онц байдал зарлаагүй. Одоо тийм хуралдаан болоогүй. Тэр өнөөдөр дэглэл одоо энэ адилхан зарчмаар явна гэдэг бол хууль бус бас зөрчиж байна гэсэн гэж яаж байна гэж харж байна. За одоо бид буцаад орох хэрэгтэй. Тэгээд би нэг жоохон материалтаа танилцчаад буцаад таавхан гарч ирсэн мэдээлэл өгнө. 71 гишүүний 19 санал хураалтад орсон. 17 сарын 17-ны